Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Noid аппликейшны талаар танилцуулах гэж байна. Энэхүү аппликейшн нь онлайн захиалга хийдэг аппликейшн байгаа. Энэхүү аппликейшнийг App Store болон Play Store-оос Noid гэж монгол кириллээр бичин татах боломжтой байгаа. За би энэ аль хэдийн татсан байгаа учраас Open дээр дарахаар энэ хэсэг гарч ирнэ. Шинээр бүртгүүлж байгаа тохиолдолд бүртгүүлэх цэс рүү ороод өөрийн имэйл хаяг, гар утасны дугаар, нууц үг, дахин нууц үгээ тавтаад ердөө ингээл бүртгүүлэх боломжтой. За харин бүртгүүлснийхаа дараа өөрийнхөө имэйл хаяг болон нууц үгээ оруулаад нэвтэрч орж болж байгаа. За нэвтэрч оронгууд хамгийн эхлээд нүүр хэсэг харагдаж байна. Энэхүү хэсэг дээр бол хамгийн сүүлд захиалга хийсэн хэрэглэгчдийн захиалгууд буюу хамгийн эрэлттэй бараанууд бол ингэж санал болгогдож гарч ирдэг байгаа. За энэхүү хэсэг дээр бол бэлэн барааны хэсэг байна. Бэлэн Монголд одоо борлуулагдж байгаа бараануудын хэсэгт гарч ирнэ. Эндээс мөн сонголтоо ин захиалах боломжтой. Брендинг хэсэг гэж байгаа. Энэхүү хэсэг дээр болохоор дэлхийн бүхэл брэндүүд ингээд гарч ирж байгаа гэж хэлж болно. За дараагийн хэсэг нь болохоор ангиллалын зэс байгаа. Энэхүү хэсэгт хувцас олон хүүхдийн тоглоом, компьютер гэх мэт бүхэл төрлийн ангиллалууд гарч ирнэ. Үүнээс та өөрт тохирсон ангиллалаа сонгон. Одоо жишээлбэл хувцас гэдэг дээр даашин эрэгтэй эмэгтэй олон хүүхдийн хувцсууд бүгдээ гарч ирнэ. Даашин хэсэг дээр жишээ нь бүхэл брендийн даашинзнууд ингэж гарч ирж байгаа үнэтэйгээ. За дараагийн хэсэг маань сагс хэсэг байгаа. Энэхүү хэсэгт та өөрийн сагсандаа хийсэн бараа бүтээгдэхүүнүүд орж байна. Эндээсээ та бүгдээрийн захиалга болон аль эсвэл аль нэгний сонгон захиалах боломжтой байгаа. За дараагийнх нь болохоор миний профайл хэсэг байгаа. Энэ дээр бол өөрийн таалагдсан бараанууд болон таалагдсан дэлгүүрүүдээ харж болно. Миний захиалга гэдэг энэ хэсэгт болохоор төлбөр төлөх буюу захиалсан барааныхаа төлбөрийг төлж байгаа хэсэг, эсвэл захиалагдсан, мөн ирж байгаа, Улаанбаатарт ирсэн, дууссан гэх мэт мэдээллүүдээ бол эндээс харах боломжтой байгаа. За хүлээн авах хаяг буюу энэхүү хэсэгт би өөрийнхөө хаяг болон имэйл, гар утасны байдлыг харах боломжтой, мөн засах боломжтой байгаа. Хэрэгцээт мэдээлэлээр энэхүү аппликейшны төлбөр хүлээн авагч, данс болон нэр гэх мэт хаяг байршил нь гарч ирж байгаа.